Чиг тойрох аяллаа гараад нийт хоног. Өнөөдөр орчин их сайхан хонлоо. Машин дотор аяллаа машин дотор хонох гоё юм байна. Илүү гоё сэрүүхэн тэгээд байгальдаа хонж байгаа болохоор их гоё ялаа. Бас ус маш бага хэрглэж байна. Тэгээ намыг гэрлээ цэнэглэгдэж байгаа болохоор тог байгалийнхаа жамаа хэрглэж байна. Утас интернетээс хол байгаа болохоор хүүхдүүдийн тарих их амарч байна. Аяллаа нийт өдрөө бид нар сэлэнгэд хонлоо. Утгагүй Оросын хэлд авах чинь. Оросын хэлд авахд бас нэлээ ойчрлоод идэг. Ямар болох юм бөө. Гэхдээ бид нар зөндөө гарч ирсэн болохоор гайг баха. Утгагүй тэгээд аяллаа дараагийн гоё өдрүүдээр уулзцгаая. Аяллаа машинд ус хэрглэхээр бас маш бага хэрглэж байна. Угаалт уртаа угаагаад ингээ явах. Тэгэхээр энэ дэлхий дээр маш бага хэрэглээтэй хэрний аз жаргал мэдэрч байгаа гэр бүл болж байна. Баярлаа. Мөн замд таарсан хүмүүс маань харсан, дэмжиж байгаа гэд маш олон гоё чатуудыг ирүүлсэн байна. Тэр хүмүүстэй бас үнэхээр чин сэтгэлээсээ талархлаа. Сүхбаатарын талбай дээр бас гаргаж өгөхөд амжаагүй хүмүүс маань байгаа юм байна. Тэр хүмүүстэй бас маш их талархлаа. Сэтгэл зүрхний хамт байгаа шүү. Контентоор бас уулзцгаая гэж хэлмээр байна. За системтэй амьдралыг сурах гад цаашаа маш олон хүмүүс та хоёр яаж юм аяллыг зоригтойгоор шийдсэн бэ? Амьдрал яаж төхнүүлсэн бэ гэж асууж байгаа хүмүүст манай апдейт майнд дахтай бүх талаас нь хүний амьдралыг системтэй болгох сургалтыг заадагш шүү. Доорх групп нэгдээ.